Та хөл бөмбөгийн тэмцээн үздэг үү? Хөл бөмбөгийн тэмцээн үздэг үү? Би үздэггүй шүү дээ, баг. Тийм үү? За тэгвэл дэлхийн хамгийн олон үзэгчтэй хөл бөмбөгийн тэмцээний нэг дүрэн байдаг л да. Зөрчил гаргасан тамирчинд ийм шар карт буюу шар хуудас өгдөг. Тэгээ би танд өнөөдөр энэ шар хуудас буюу улсын хурлын гишүүний асуултыг өөрийн биеэр өгөх гэж байна л да. Ямар учиртай вэ гэхээр миний сонгогдсон Говийн бүсийн 4 аймгийн нэг Говьсонбор аймгаас байн гомдол ирдээ. Тэнд Шивэ овоо гэдэг төрийн өмчт компани байдаг. Энэ Шивэ овоо компани тэргүүн дэд захирлаар Цасчихэр гэдэг хүн ажиллаж ирсэн. Саяхан ажлыг хөдөлгөж өгсөн. За энэ хүнд холбоотой удаа дараа гомдол буюу баримтууд ирдээ. Энэ хүн Увс аймгийн засаг дарга байсан. Увс аймгийн ардын намын дарга байхдаа авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод анхан шатны шүүхээс ял аваад дараа нь 10 сая төгрөгөөр торгуулсан ийм түүхтэй хүн. Энийг одоо таны зөвлөх Чимдийн Хүрлбаатарын оролцоотойгоор Шивэ овоо компани тэргүүн дэд захирлаар тавьсан. За энэ хүн одоо Шивэ овоо компани дизель түлш нийлүүлэх тендрийг одоо Увс аймгийн ардын намын дарга Од Гэрэл гэдэг хүний байгуулад 2 сар болсон. Ямар ч одоо эдийн засгийн түүхгүй, бизнесийн түүхгүй компанид 8 удаагийн үйлдэлээр 108 тэрбум төгрөгийн тендер өгсөн байт. Одоо энэ хүн Увс аймгийн ардын намын дарга байхгүй юу? Тэгэхээр би танд энэ үйлдэл болгоныг тухайн тендерийн хууль болгоны заалттай харьцуулаад бичсэн энэ асуултыг тавьж. Та энэ асуултыг хуулийн хүрээнд 14 хоногийн дотор мэргэжлийн байнгын хороо болон улсын хурал дээр өөрийн биеэр асуултын хариу өгөхийг би шаардаж байна. Авилга албан тушаалын гэмт хэрэгтэй хүмүүс өнөөдөр Монгол. За мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэгээ таны өгсөн мэдээллийг би шалган нягтлах бол тэгээ сөрөг хүчийн илүү соргог байдаг. Цаашдаа ч гэсэн юм зөв шударга мэдээллийг өгж хамтарч ажиллахыг хүсэж байна. Тэгээ би асуулгын хариуг 14 хоногийн дотор танд өргүүлье. Асуултаа гүйцээгээс. За тэгээд шар картыг 2 удаа авах юм бол улаан болж тоглолтоос хасагддаг дүрмтэй хөл бөмбөг. Тэгэхээр улс төрийн тоглолтоос бити улаан карт авч хасагдаасаа гэж би танаас хүсэж байна. Таны танхимд ч гэсэн өнөөдөр авилга албан тушаалын хэрэгтэй нөхөр сууж байгаа шүү. Та түрүүн миний зоригт итгээрэй гэсэн таны зоригт итгэж байгаа шүү. Энийгээ бас шалгуулад даруйхан улсын хуралд иргэн тайлбарлах хэрэгтэй гэж бодож байна. Шаардлагатай бол нэр хэлж болно. Шаардлагагүй л ингэж дуусах.